За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэнд автомашины танилцуулгыг үзүүлэх гэж байна. За тэр дундаа Lamilla Ball-ийн автомашины танилцуулгыг үзүүлье. За ингээд Lamilla Ball 2023 онд Шарлотта Хорнетс багта 5 жилийн 260 сая $200 гэрээ байгуулсан гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид сайн мэдэх бах. За 22 настай тэрээр Celebrity Network сайтад урьдчилан 20 сая $200 хөрөнгөтэй бөгөөд нийт 1.2 сая $200 тансаг автомашины цуглуулгатай гэсэн байна. За 3 тансаг SUV болон 2 спорт машинтай. Энэ түүний урмц зан чанарыг тодорхойлдог гэсэн байна. Ингээд Lamilla Ball-ийн төмөрлөгтэй танилцъя. Mercedes-AMG G63. Хотын засмал замаас эхлээд хамгийн бартад замуудыг хүртэл Mercedes-AMG G63 төвөггүй тулдаг. Pirelli Scorpion төрлийн замд зориулагдсан дугуйгаар тоноглогдсон учраас энэ машин боолыг хамгийн аюултай замаарч төвөггүй явуулах боломжоор хангаж өгдөгөөр онцлогтой. Хэдийгээр $180,000 үнэтэй энэхүү машин түүний гараж дахь хамгийн хямд үнэтэй машин хэдийч асар их чадлыг агуулж байдаг. 4 литрийн 2 турботой V8 хөдөлгөөртэй 9 аrat хурдны хайрцагтай бөгөөд тэгээс 100 км/цагийн урдыг 4.4 секундэд авч чадна. Lamborghini Gallardo. Энэхүү машиныг эзэмших нь олон хүний мөрөөдөл байдаг бол Lamilla Ball энэхүү машин үнэт эрдэнэт эрхэмзүүл. Тэрээр энэхүү спорт машиныг $185,000 худалдаа авсан бөгөөд энэ 5.2 литрийн V10 хөдөлгөөртэй тэгээс 100 км/цагийн урдыг ердөө 3 секундэд авч чадна. Энэхүү төмөрлөг нь зөвхөн талбай дээр төдийгүй зам дээр ч хийсэн Ball-ийн ноёрхлыг илтгэж өгнө. Шүтэн бишрэгчдийн зүгээс түүний сонголтын талаар санал бодол 2 хуваагдсан Chao Лавар болон NBA-д Kevin Durant нарын дэмжлэгтэйгээр энэхүү машиныг тэрээр өөрийн болгож чадчихжээ. Lamborghini Urus. $229,000 үнэтэй энэхүү Lamborghini Urus нь тансаг SUV машинт тооцогддог. Гэрэл цацарсан неонгүй машин тансаг байдал болон гүйцэтгэлийн төгс хослол юм. 4 литрийн 2 турботой V8 хөдөлгөөр болон 8 араттай хурдны хайрцагтай бөгөөд энэхүү SUV загвар нь тэгээс 100 км/цагийн урдыг 3.2 секундэд авч чадна. Хэдийгээр SUV хэдийч Lamborghini-гийн уламжлалт хүчирхэг хэв шинжийг хадгалсан тул Ball Шарлоттын гудамжаар салхи татуулан энэхүү төмөрлөгээр тавигддаг. Ferrari F8 Tributo. Спорт машин дурлагч Ball энэхүү машиныг өөрийн цуглуулгадаа нэмж чадсан байдаг. $282,000 үнэлэгдэх энэхүү гайхамшиг машин 3.9 литрийн 2 турбо хөдөлгөөртэй бөгөөд 710 морины хүчтэй. Энэхүү төмөрлөг тэгээс 100 км/цагийн урдыг 3 секундээс ч бага хугацаанд авч чаддгаараа онцлог юм. F8 Tributo хурд наривчлалын бэлэгдэл болсон бөгөөд Ball-ийн хурц тоглолт бүхий карьерийн тод томрон дүрслэлийг харуулж өгдөгөөр онцлогтой. Lamilla Ball-ийн жигсаалтын оройд орших хамгийн үнэтэй энэхүү машин $341,000 үнэтэй. Энэ бол түүний хамгийн тансаг унаа нь. 6.7 литрийн 2 турботой V12 хөдөлгөөртэй энэхүү тансаг SUV нь 8 араттай хурдны хайрцагтай бөгөөд тэгээс 100 км/цагийн урдыг 4.5 секундэд авч чадна. Дээд зэрэглэлийн нарийн хийцтэй загвар нь NBA-ийн бүх одод тоглогч болох Ball-той яг тохирох төгс төмөрлөг юм а. GMC Hammer. Ball-ийн хамгийн содон онцгой машин бол түүний Hammer юм. Энэ түүний гарын үсэгтэй бүүз болох Puma Lamilla Ball MB1-тэй өнгө загвараар хийгдсэн гэхэд болно. Энэхүү Hammer-ыг DreamWorks Motorsports хэмээх автомашин өөрчилж тохируулдаг дэлгүүр түүний унааг бүрэн захиалгаар ийм гайхалтай бүтээл болгож чадсан байна. Энэхүү машин тусгай захиалгаар хийсэн улаан шаргал өнгө бүхий хэвлэлттэй 3 м бүрэлттэй. Дээр нь улбар шарангийн газрын зураг шогомгод оруулсан загвартай. Машины хажуу талд Ball-ийн бэлэгдэл болсон өг болон лого байрладаг. Үүн дээр ховор, түүний дуу хөгжмийн нэр, цорын ганц, энэ дэлхийгээс биш зэрэг үгс багтсан байдаг. Мөн захиалгад обуудтай, дугуйны доод хэсэг болон машины дотор нэмэлт гэрэлтүүлэгтэй. Үүнээс гадна Ball-ийн бие дээрх олон шивээснүүдийг машины хаалганы дотор талд хуулбарлуу оруулсан түүний хувийн хэм маягч улам бүр тодтогч өгдөг байна. Дараагийн төмөрлөг Ferrari SF90. 2023 оны 1-р сард Ball өөрийн захиалгаар хийлгсэн алтлаг өнгийн SF90 супер машинаар хийсэн үйлдэлээрээ шүдэн бишрэгчтэй алмаар болж байсан.
22 настайдаа тэрээр ойролцоогоор $500,000 үнэтэй энэхүү гайхалтай супер машинтайгаа зам дээр хурдлан гарч байгаа бичлэг олон хүний анхаарлыг татаж байсан юм. За Ламила бол $1.2 сая үнэлэгдэх автомашины цуглуулга нь тансаг байдал хурд загварыг хослуулсан бөгөөд энэ түүний талбай дээрх болон гадуурх амьдрал дахь амжилт, эрч хүчтэй зан чанарыг мөн тод томрон илэрхийлдэг гэдгээр онцлогтой юм. Ингээд та бүхэндээ Ламила Бол имжлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Ингээд та бүхэн хэний автомашины танилцуулгыг үзмээр байна гэдгээ мөн комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай.